Байна уу? Байна уу? За өнөөдрийн мэнд хүргэе. Иргэний нийгмийн байгууллагыг төлөөлөж яд бүхэн ховилдааны засгийн газрыг одоо бүрэн бүрэлдэхүүнээр огцрох ёстой гэсэн мэдээллийг өнөөдөр одоо хүргүүлж байгаамаа. Ягаад гэвэл зэрэг та бүхэд мэдж байгаа сайхан бэлгийн удирдсан засгийн газар бол өнөөдөртөө одоо ингээд 9 дэх сарда ажиллаж байна. Монголын ард түмэнд нэгч олигтой сайн юм хийсэнгүй. Тэгээд энэ дээр одоо бүр онцлож хэлэхэд бол бид одоо 14 оны 11 сард энэ ардлын лозунг тавьж байгаад сайхан бэлгийн засгийн газрыг эхэлж бүрдэхт нь амар жаргал гишүүнийг одоо шөнийн дотор одоо огцруулад хэрэг хэрэглэх газрын дарга сайхан бэлгийг ерөнхий сайдаар томилж энэ засгийн газар гараага одоо ингэж хойволдож эхэлсэнийг одоо баттгаж хэвлэн хорл хийж ирсэн. Яг энэс хойш одоо 9 сард энэ сайхан бэлгийн удирдсан засгийн газар бол Монголын ард түмэнд тустай нэгт зүйл хийсэнгүй гэж бид тодтогж байна. За энэ дээр онцлоход бол одоо бид нар сайхан бэлгийн засгийн газрыг энэ хугацаанаас нь өмнө одоо энэ ардын намын огцрох гэж байгаа 6 гишүүтэй хамтаар огцрох нь зөв гэж үзэж байгаа шалтгаан нь бол нэгдүгээр хамгийн одоо нэгдүгээр гэхтэл оюу толгой тэр Дубайн гэрээ ядаж энэ засгийн газар огцорчих юм бол хүчингүй болно гэж найдаж байна. Энэ дээр одоо ерөөсөө ганц жишээ татхад бол 1.5 тэрбум долларын далд бүтээн байгуулалтын уурхайн хөрөнгө оруулалтанд нэгсэн мөнгийг 6.8 болгож өсгсөн. 4 дахин. Тэгээд монголчууд чинь энийг 34%-ийг төлнө штэ. Энэ чи юу гэсэн үг вөхөрөөс бол одоо 500 сая доллар төлөх байсан чинь 2.3 тэрбум доллар төлөх болж байгаа байхгүй юу? Ингээд өөр гэхэд 5 дахин нэмэгдэж монголчуудын авах ашиг төдий хэмжээгээр хойшлож ер нь авах ч юм уу гүй ч юм уу. Тэгээ бид нар бол энэ сайхан бэлгийн хийгээд хөрөнгө оруулалт босгож байгаа энэ их өр бүрдүүлж байгаа монголчуудад одоо гамшиг гай тарьж байгаа энэ үлднийг бол ерөөсөө зөв талаас нь харахгүй байгаа. Яг гэвэл энэ одоо хойволдож байгаа гэрээ хэлцэл хийж байгаа компаниуд нь бол ерөөсөө дэлхийд нэртэй лөөвөрчин, дээрэмчин, алуурчин компаниуд. Энийг бүр тодтогч хэлэхэд ерөөсөө буруудах юм байна. Ялангуяа одоо тэр ноён уул дээр ажиллаж байгаа Центрага уулд байна. Энэ оюутлогоо дээр ажиллаж байгаа Ириатианта байна. Бямсүрэн ерөнхий сайд энэ талаар тодорхой хэлсэн байгаа. За тэр Центрага уулдын талаар бол одоо Киргизээс ирээд бидэнд бүр зориуд сануулсан. Тэнд одоо ямар гай гамшиг тарьж байгааг Арева байна. Өнөөдөр одоо урааны хайгуулын лиценз хийж байгаа. Энэ бол алуурчин компани. Олон улсад зартай одоо олон орон Африкийн орнуудыг сүгдгсэн. Тэгээ энэ ажиллагаа өнөөдөр одоо хайгуулын лиценз аваад Улаанбаатархад одоо бараг одоо иргэний зөрчил одоо тэмцлийн бүр одоо бүх хурц хэлбэрүүд өрнчөөд байж байна. Тэгээ ийм байж байхад бол бид одоо эднийг одоо дэмжиж болохгүй. Тэгээ манай хүмүүсүүд яг энэ талаар бол бүгдийн задлаж их тодорхой ярих учраас би бол энэ хүмүүсүүд ер нь энэ албандаа бол тэнцэхгүй. Ийм учраас бол одоо огцрох шаардлагатай гэж зориуд мэдэгдэж байна. Ингээд одоо энэ эндүүрсэн хүмүүсүүд зайгаан тавьж эрт арай баг балаг тарьсан дээрээвэл одоо энэ засгийн газрын ажиллагаа зогсох ёстой гэж үзэж байна. За ингээд журмын нөхөд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн шаардлага бол уншиж танилцуулъя олон домонд. Шаардлага. Шийдлийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр даруй огцроо. Өнөөдөр Бурхан алдан уулын өврийг 2 алтны компани сэндэж оройг 1 археологийн баг өнгөчж байна. Урааны өнөөлийг хавтгааруулснаас болж Улаанбаатархад уугуул ард иргэд болон харийн олборлагчдын хооронд мөргөлдөөн болж байна. Туйлшралт гэсэн нэрийн дор эвлэдэн нэгдэх үг хэлэх хэрэгчлөөг бүр мөсөн боомлж наацх нь 2 сая төгрөгөөр торгох, цаацх нь 12 жилээр хорих зүйлтэй хуулийн төсөлд батлагдах байна. Наадмаар халахвчлан олон аюултай шийдвэрийг нууцаар гаргах магадaltaй байна.
хамаг баялагийг маань хард бэлгэлчээд Бадар барин доншуучилж их хүрийг гаруусаар байгаа үйл ажиллагаагаа ерөнхий сайд сайхан бэлэг сайхан номикс хэмээн сайрхан сурталчилж байна. Сайхан номикс гэдэг нь Монгол улсыг одоогийн грек шиг ус ертний грек шиг мөхөх ухаан бололтой. Монгол орн уруудан доройтсоор бид Монгол орн ийм болохыг хүсээгүй. Тийм ч учраас шинжлэлийн засгийн газар, шийдлийн засгийн газруудыг огцруулахыг шаардаж олон удаа хэвлэлийн урал, жагсаал цуглаан, нийтлэл нэвтрүүлэг, бусад арга хэмжээгээр түмэнд хүргэж сорч заллаа. Хувилдааны засгийн газрыг ард түмэн зөвшөөрөхгүй гэсэн бидний тууштай байр суурь нийгэмд баггүй нөлөө үзүүлсэн дамжиггүй. Саяхан сайд арна нар маань бядууга улаалдан арчилсан нам нь Монгол ардын намаа засгийн газраас хөөлөө. Монголын төр аль нэг адаар айштай намын өмчшээ. Нэг намын өмчгөлөөс болж бас буруу улхаатай үйл ажиллагаанаас болж сайдууд хөгжиж байгаа учиртай. Монгол ардын намын хүрэл сүхийн үргэлжилтэд гамшигын асуудал багтгаа. Гэтэл Монгол орн тэр аяараа төмөр төртгөлөө. Сангийн сайд Эрдэнэбат Дубайн гэрээнд засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан. Барилгын сайд Цогтбаатар ерөнхий сайдынхаа нэгж барилгыг эхлүүлэхгүй гэх зарчимд хүлэгдсэн. Хөдөлмөрийн сайд Чинзорг монголчуудын ажилгүй орлогогүй байдлыг өөдөн татах юу ч хийгээгүй. Байгаль орчны сайд Оюун хорл, зам тээврийн сайд Төмөрхүү салбараад оройтуулсан гэдгийг л ард түмэн мэдж байна. Тэр утгаараа бол огцрох нь зөв. Монгол орныг сүрэл мөхөлд хөргсөн бусад сайд нар ч мөн огцрох ёстой. Монголын хүнд өвчин болох сайхан бэлэг, түүний баруун гар баяр цагт улаарын их орны баялагийг харь тараагч жигжид, газар тариалан цаазын ялооносон бурмаа, усан цахилгаан станцын мапанаар Монголыг Оростой зөрчилдүүлэхэд ажил хийсэн зоригт, хамаг хичээлийг хөтөлбөрөөс хасахыг боловсрал гэж ойлгодог ган төмөр, Тэмүүжин гишүүнтэй хэрэлцээр таарсан дорлогжив, хөрөнгө оруулахыг голчлон ажиллан хичээд ямар ч хөрөнгө оруулалт даллаагүй хөрөвсөрөн, аж үйлдвэргүй аж үйлдвэрийн сайд Эрдэнэбат нийгэм хамгааллаас нэгэн насаараа салдгүй Эрдэнэбас огцорч Монголын засгийн газрыг гай болгоосоо чөлөөлөх ёстой. Зөвхөн 5 толгой хятадын талд өгөх үүрэгтэй сайд инх сайхан улаан талбайн парад үзснээс ор гавьтай юм хийгээгүй цолмон улаан бурхан өвчний сэргээ мандуулсан шийлэг дам бас огцорч засгийн газрыг ариусгах ёстой. Намчхлаас олж хөөгдсөн 6 сайдын оронд орж ирэх халаа гэж дандаа үл утх хүмүүс яригдж байна. Шанзав Бадамдоржийн засгийн газартай дүүцэх муу засгийн газрын тэргүүн асан алтан хуйгийг сангийн сайд болгоно гэж байна. Авилгатай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа хүнийг сайд болгодог хаанхын ёс вэ? Санаа зорилго нэгдсэн иргэний нийгмийн байгууллагын бид нэгдүгээрт сайхан бэлгийн толгойлсон шийдлийн гэх хувилдааны засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр даруй огцор. Хоёрдугаарт дараагийн засгийн газарт өмнөх шинжлэлийн засгийн газар, шийдлийн засгийн газруудад гишүүн байсан нэг ч хүнийг буу оруул. Гуравдугаарт шинжлэлийн, шийдлийн засгийн газрын гишүүн байсан хүмүүст цаг алдалгүй хариуцлага тооц, тэдний хард бэлгэлсэн баялагийг Монголын ард түмэнд буцааж өгвөл тэдний тавьсан үр ашиггүй хор уршигтай их үрийг өөрсдөөр нь төлөвлөж шаардж байна. Мэргэн ухаанд эр зоригт ард түмэн бидний шаардлагыг дэмжин тэмцээрэй гэж уриалж байна. Монгол орн үхэгсэхтэй тулсан аюултай төгшөөртэй цаг үе ирээд байна. Монголчуудаа хамтдаа эх орноо урьцгаая. За одоо хөрштэй холбооны тэргүүн оюун цэцэг байр суурь илэрхийлнэ. За 12 оны онд засаг бүрдүүлэхдээ шинжлэлийн засгийн газар шударга ёс сэвсэлтэй 75-25 гэсэн гэрээний дагуу засаг бүрдүүлсэн. Тэгээд шинжлэлийн засгийн газраа ардсан намынхан өөрсдөө энэ засгаа нураасан. Бүгд мэдчихэж байгаа энэ саяхны түүх. Тэгээ гарч ирэхдээ өнөөдөр 12 оныхаа тэр гэрээгээ умартаж манангийн засгийг бүрдүүлсэн. Энэ манангийн засгийг бол Монгол ардын нам дотроож тэр арслан нам дотроож тэр эсэргүүцэж иргэний нийгэм өнөөдөр сөрөг хүчингү боллоо гэж эсэргүүцэж энэ гарч ирж байсан. Тухайн үед бол энэ хувилдааны засгийн газрыг эсэргүүцэж одоо иргэний хөдөлгөөний байр сууриас бид нэр бол 4-5 хэвлийн хурал хийсэн саяхан хүртэл одоо энэ
засгийн газрын бодлогыг эсэргүүцэж бид нэр бол сор залж исэн. Тэгээд одоо энэ сүүлийн үед үүссэн нөхцөл байдлыг харж байхад бол энэ 16 оны сонгуулийн өмнө уснаас цэвэр гарна гэсэн байдалтайгаар одоо бие биентэйгээ энэ хэрэлдсэн энэ засгаас бол 6 сайдаа хөөсөн энэ асуудлууд гарч ирж байна. Тэгээ одоо энэ шийдлийн засгийн газрын сайхан бэлэг бол ямар ч эрх мэдэл алга байна. Энэ ерөнхий сайд нь бол кабинетээ бүрдүүлчихэд энэ бүрдүүлсэн кабинетаасаа өнөөдөр энэ Ардсан намын дарга нь тодорхой хэмжээгээр нөлөөлж энэ том хувилдааныг дахин зохион байгуулж 6 сайдын суудалд нь шүлсэн унсан Ардсан намын хэсэг нөхдүүд эрх мэдэл албан тушаал аваагүйдээ гоморхсон, тунирхсан, хорссон Монгол ардын намын хэсэг нөхдүүд энэ төр нийлж дахин хувилдаан зохион байгуулж байгаа нь илээр харагдаж байна. Өшигдөр бол зурагтаар харж байхад бол ерөнхийлөгчтэй бүх намын дарганаар, бүлгийн дарганаар бүгдээр уулзалт хийж байна. Аргаа барахта аавынхаа толгой мааж өгдөг шиг сайхан бэлэг өнөөдөр Ардсан намдаач нэр хүндгүү, Монгол ардын намдаач нэр хүндгүү, ард түмдээч нэр хүндгүү болсон энэ хүн элбэгдорж ерөнхийлөгчөөс бол өмөрүүлж дэмжлэг кордож ингэж очиж байгаа нь тун эмгэнэлтэй үнэхээр хошин шогийн эмгэнэлт хошин шогийн жүжиг шиг л харагдаж байна л да. Тэгээ элбэгдорж ерөнхийлөгчийн байр суурь нь бол бид нар бол харж байгаа шүү дээ. Их шоу маягийн байдалтай нь харагдаж байна. Урд нь хүртэл Батүлийг бол буруу өрүүлтэй машин дээр яаж худлаа загинжээлаа. Дараад нь Батулгыг бол тэр захиалгат нэвтрүүлэг хийсэн гэж яаж загинжээлаа. Өнөөдөр энэ бүх юмныг илээр харж байгаа. Бүх энэ хувилдаануудыг харсаар байж яг олон түмний нүдэн дээр болохоор нэг сайн эцгийн дүр үзүүлж ийм шоу хийж байгаад ард түмэн бол мэдж байгаа. Тэгээд нэгэнт жил ийм хоёр одоо хамтарсан мамгийн засгийн газартаа нэр хүндгүү болцсон сайхан бэлэг бол нэг мөсөн огцорсон дээрээ. Огцорсон юунд хэрэгтэй гэдгийг түрүүн хундган ах хэллээ шүү дээ. Энэ олон хувилдааны, энэ олон эрх ашигын хуулиуд бол сарцна нэгд. Хоёрдугаарт бол одоо эдгээр хийж байгаа хуулиудыг харахад бол сонгуулийн хууль, эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, намуудын хууль, тэгээд үндсэн хуулиа өөрчлөн гэж байгаа. Тэгээ ерөөсөө 16 оны сонгуульд бэлдсэн иймэрхүү юм хийгдэж байгаа нь тодорхой байна л да. Тэгээд энэ засгийн газар бол бүрдээд юу ч хийсэнгүү. Тэгээд дээр нь хамгийн нэр хүндгүү, хамгийн чадваргүй, хамгийн Монголын түүхэнд үлдэх хинч биш засгийн газрын тэргүүн бол одоо энэ кабинетээ өөрөө бүрдүүлчихэд өөрөө авч явж чадахгүй юм чинь нэг яралтай огцорсон дээрээ. Огцрол өнөөдөр түүхэнд үлдэх тэр их нүглэн жоохон ч гэсэн нэмгэрнэ. Тэгээд одоо улс их орногоо энэ эзэгтэй үед авч явах шудраг ерөнхий сайд Монголын ард түмэнд хэрэгтэй гэдгийг үгээр мэдгэж байна. За өчигдөр Монгол улсын ерөнхийлөгч парламент судалтай намуудын удирдлагуудыг засгийн газрын удирдлага холбогдох хүмүүсийг авч уулзлаа. Энэ уулзалтан дээр ер нь улс төрийг тогтвортой байлгах, засгийн газрыг тогтвортой ажиллуул хэрэгтэй гэсэн тийм санааг бол Монгол улсын ерөнхийлөгч маань хэлж байна. Гэтэл өнөөдөр Монголд улс төрийн тогтвортой байдал биш, үндэсний аюулгүй байдлын тогтвортой байдал хэрэгтэй байна. Ард түмний ажил тогтвортой хангагдж байх, сайн сайхан хангагдж байх тэр тогтвортой байдал хэрэгтэй байна. Хэрвээ үнэхээр Монгол улсын ерөнхийлөгч маань улс орныхон төлөө санаа зовдөг байсан бол өрийн таацад нэмэгдэж одоо Монгол улс цаашид өрнөөс гарах аргагүй болж байгаа. Дампуур руу явж байгаа энэ байдлыг тасан зогсоох тухай ард иргэдийн ажилд санаа тавихгүй байгаа засгийн газарт хариуцлага тооцох тухайг нь ярих ёстой байлаа. Өнөөдөр Монгол ардын намыг засгаас гаргах талаар санаа санаачлаг гаргасан ардын арчилсан намын тэр гишүүд, тэр хүмүүст бол их талархаж байна. Үнэхээр энэ Монгол ардын нам бол ерөнхий сайдын хийж байгаа тэр
буруу болгоныг Монголын баялагын гадагш нь худалдаж байгаа тэр лувир хулгайн үйл ажиллагаа болгоныг одоо дэмжиж дуугүй хамгаалж харж суугаа. Тийм учраас эднийг одоо зайлуулсан ажиллага гаргасан арчилсан намын одоо тэр гишүүдэд бол их талархж байна. А дээрээс нь тэртээ тэргүй энэ засгийн газар ажиллаа хийж чадахгүй байгаа. Энэ засгийн газрын ерөнхий сайдын огцруулах санаачлагыг одоо тэд харин гаргах зүрх хүрсэнгүйд бас харамсаж байна. Тэгээд энэ иргэдийн хөдөлгөөнүүд бидний зүгээс засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох ёстой гэсэн ийм одоо байр сууриа илэрхийлж улсын их хурл засгийн газарт одоо шаардлага хөрвүүлэх гэж байгаа та бүхэнд одоо мэдэгдэж байна. Зүгээр өөр юм хэлэх үү? За ер нь энэ засгаар тоглолтыг бид нар бүгдээрээ нүдэрээ харлаа. Шинжлэх засгийн газрын тэргүүтээ өнөөдөр бол Монгол ардын арчсан намынхан өөрсдөө бол одоо тэр Норвен алтан хуйгад эргэн тойрон байгаа улсууд төрийн албанаас бол хомгорлон халах бүх ажлуудаа бол урд нь хийсэн. Бүр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн. Тэгээд 6 сайдын суудал дээр бол гол шалтгаан нь болохоор одоо 600-аад төрийн албан хаагчдыг бол хомгорлон халсан гэж байгаа. Энэ бол генд гоондоо яг адилхан. Бүх юм иймэрхүү байдлаар өрнөж байгаад бол Монголын ард түмэн маш хүнд байна. Тэгээд өнөөдөр хамгийн гол нь бол тэр захиалгын хуулиудаа урт нэртэй хууль, оюу тулгаа, таван тулгаан асуудлууд тэгээд зөвхөн тэр Батхүү сайдын оруулж ирсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль гэхэд чинь тэн дээр л гэхэд чинь л өөрийнхөө энэ эрх ашигын төлөө 6-7 тэрбумыг жилдээ авах ийм хувилбараар энэ захиалгын хууль явагдаж байгаад нь бас харамсаж байна. Тэгээд манан сарниж байгаа нэг талдаа сайхан боловч нөгөө талдаа энэ 6 сайдын суудалд бол бас шунхаарч эрх ашигын төлөөх асар том юм хуйлдаан гарч байгаа гэдгийг бид нар бол давхар хэлье гэж өнөөдөр хэлж байна. Нэг хоёрдугаарт бол нэгэн тийм чадамжгүй болсон кабинетээ бүрдүүлээд өөр кабинетаа өнөөдөр энэ хамгаалж чадахгүй, кабинетаараа өнөөдөр ажиллаж чадахгүй, нэр хүндгүй болсон сайхан бэлэг бол огцорсон дээрдээ. Огцрол одоо ядаж бол гим нүгэлд нь бол багч гисэн нэмгэрнэ гэдгийг л дахин сануулъя. Зүгээр арга түмэндээ хандаж бас нэмж хэлэхэд улсын их хурлын гишүүн J2 улсын хурал дээр өрийн талаар мэдэгдэж байсныг та бүхэн санаж байгаа. 21 тэрбум гадаад 21 тэрбум болчихлоо гэж ярьж байсан. Тэгтэл тэрнээс хойш зөвхөн тэр Дубайн гэрээ хийхтэл 8 тэрбумын одоо зээлийн асуудлыг нэмсэн. Одоо дахиад гадаад улс орнуудаар явж одоо элдв мөнгө зээл, өр зээлийг л одоо тавьж байна. Тий. Ингээд одоогийн байдлаар эн чинь одоо нийтдээ 30 тэрбум $, өрөнд Монгол улсыг оруулаад байна шүү дээ. Энэ байдал одоо энийг засах талаар ямар нэгэн бодлого явуулахгүй зөвхөн өрийг нэмэх энэ улс орныг л одоо яаж одоо сүйрүүлэх үү гэсэн ийм бодлогыг л явуулж байна шүү дээ. Энийхэн тулд одоо гадны тэр зөвлөхүүдтэй гадаад улсад очиж гадны тэр удирдлагуудтай гэр оронд нь хүртэл очиж уулзаж одоо яаж зөвшөөрчдөг талаар гадны хэвлэлүүдэд хүртэл гарлаа шүү дээ. Бид ийм байдалтай байхад бид одоо баяр наадан бодоод ч юм уу энэ засгийн газар улсын хурлыг одоо хөндлөнгийн ажиглагч байдлаар хаад хоорондоо талцаж хэрэлдээд байх бол шаардлагагүй юм да. Бид одоо бидний амьдрал ямар болох нь энэ улс орны тусгаар тогтнол ямар болох нь улс орн ямар болох нь гэдгийг бодож энэ засгийн газрыг огцруулахын төлөө тэрч байтугай энэ муу мухай бүхнийг одоо өмгөөлж хамгаалж байгаа Монгол улсын ерөнхийлөгчийг огцруулахын төлөө бүгдээрээ тэмцэх ёстой юм а гэж нэмж хэлмээр байна. Тэгээд ер нь энэ улсын их хурл бүрэн хэмжээнд давхарсан гэдэг нь бол харагдчихл байна л да. Улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны яг хуульч их хурлын гишүүд бол ажил хаялт зарлцсан шүү дээ. Ажил хаялт гэдэг чинь хууль батлуулахгүй тодорхой хэмжээнд энэ бойкотоо хийцэн. Энэ олон намын энэ хуульч улсын их хурлын гишүүд.
Тэгэхээр энүүгээр ингээл харахад бол ерөөсөө нь орж ирж байгаа хууль нь хэр хэмжээнд байгаа нь. Нэг хоёрдоот бол улсын их хурл ямар хэмжээнд дампуурсан нь. Одоо энэ засаглалын хэмжээ ямар хэмжээнд болсон гэж харагдаж байна. Тэгээд нэн яаралтай одоо энэ шатамжгүй болсон сайхан бэлгийн шийдлийн гэж хэлж байгаа. Энэ ямар ч шийдвэр гаргах чадамжгүй болсон засгийн газрыг огцруулахыг бид нэр шаардж байна. Тэгээд өнөөдөр улс ард түмний амьдрал бол маш хүнд болсон. 740 тэрбум төгрөг одоо банкны төлөөгөө ард иргэд одоо нийт компани аж ахуй нэгжүүд энэ их хөрнөөс болж одоо Монголын ард түмэн өнөөдөр өмсөх хоол идэх хоол өмсөх хувцас идэх хоолго өнөөдөр маш хүнд байдалд орж байна. 12 газар одоо ган гачиг болж байна. Ингээд тоочоод ярих юм бол одоо Монголд бол цаашаад амьдрахад бол маш хүнд болж байгаа ард түмэн. Тийм учраас энэ засгийн газрыг бол сайхан бэлгийн засгийн газар бол яалтаа огцор гэж одоо шаардж байна. Иргэний хөдөлгөөнүүд. Бас ард иргэд ч гэсэн энийг хүсэж байгаа. За. Манай ард иргэдийн дунд бол ер нь зээл авахгүйгээр энэ уул уурхайн баялгаа одоо ашиглахгүйгээр амьдарч болохгүй гэсэн юм одоо тийм ойлголтыг нийгэмд төрүүлж байна л да энэ эрх баригчид. Гэтэл бид зөвхөн одоо мандаас гарах түүхий дээр зөвхөн энэ одоо байгаль дээр ургаж байгаа энэ бүх баялгаа ашиглахад Монгол улс хангалттай амьдрна. Монгол хүн болгон одоо хангалттай их ажилтай байж чадна. Гэтэл өнөөдөр ард иргэдийн ажилгүй орлогогүй болгочоод тэгээд одоо гаднаас зээл аваад зөвхөн уул уурхайгаа ашиглаж ийж одоо баяж нь хөлж нэгсэн ийм бодлого явуулж байгаа энэ засгийн газар энэ эрх баригчид бол үнэхээр одоо улс орныг яаж авч явах вэ? Улс орныг яаж хөгжүүлэх вэ мэдэхгүй байна л да. Үнэхээр одоо тийм чадвар алга. Тийм учраас л эдгээр огцох ёстой гэдэг. Энийг зүгээр улс орныхон төлөө сэтгэлтэй захын хүн зүгээр 2 жилийн дотор энэ улс орныг сайн сайхан болгоод босгоод ирч чадна. Та бүхэн харж байгаа өнөөдөр дэлгүүрүүдээр одоо хүнсний болоод барааны дэлгүүрүүдээр гадны одоо бараа бүтээгдэхүүнүүд байгаа. Тэр наад захын одоо нэг модон халбагч гэдэг юм уу? Хуванцас сэрэ гэх мэтлэнгийн наад захын зүйлсийг бид одоо гаднаас экспортер импортеруудын төдийгөр нь одоо юугаад аваад оруулаад ирсэн. Тэр болгонд одоо бид мөнгө төлж амьдарч байна шүү дээ. Гэтэл энэ бүхнийг одоо монголчууд зүгээр гарын дор хийж чадсан шүү дээ. Бид өнөөдөр Туркээс тэр дублёнкын дээл хувцас зүгээр хавар намын одоо пальто хүртэл юу зөөж байна шүү дээ. Гэтэл энэ манай одоо тэр малаас гарч байгаа бүтээгдэхүүн нэр бол тэр ариас ширээр бол бид тэднээс илүү одоо сайхан зүйлийг хийж илүү их зүйлийг экспортод гаргаж чадна шүү дээ. Бид хүнсний бүтээгдэхүүн гэхэд одоо консер одоо лазас нөөцлсөн нөөшилсөн янз бүрийн бүтээгдэхүүнийг бид одоо хангалттай хийх тийм их бүтээгдэхүүн бидэнд байна шүү дээ. Бараг л одоо энэ ядуу зүдүү тэр өсгөлөнд нэрвэгдсэн улс орныг бид хүнсээр хангаж чадах тийм чадвартай шүү дээ. Монгол орны нөөц баялаг. Тэгэхэд энэ бүхнийг ашиглаж чадахгүй энэ бүхний аюу байхгүйгээр Монголын ард иргэдийн ажилгүй болгочоод тэгээд одоо зөвхөн одоо уул уурхайгаар бид одоо баяжин хөлжнө гэж ярьж суугаа бол энэ бол үнэхээр одоо тэнэг бодлого л доо. Ийм бодлого бол цаашдаа явахгүй гэдгийг одоо Монголын нийт ард иргэд маань одоо ойлгох хэрэгтэй юм л да. Бодож үзэх ёстой. Би юм хэлчихв. Өнөөдөр Монголын нийт ард түмэн 20.4 тэрбум долларын өртөө байгаа. Дээр нь сайхан бэлэг сая гадны улсуудаар явж доншуулж 6 оюутлогоороо 6 тэгээд энтекээс нэг хятадаас нэг арабаас нэг үндсэндээ 29 тэрбум долларын өртөө болгож сууж шít. Бидний 70 жил Оросд 11.4-ийг төлөх гэж яаж үйл үзлээ. Одоо Монголын нийт ард түмэн 3 сая хүн дээр энэ аймаар өөр нэмэгдэж ирж байна.
Энэ бүгдийг одоо яаж төлөх вэ? Явандаа айгүй нэг тажиг шиг газар бодроо өгөхийг бид нар бол тэгж болгоомжилж байгаа байхгүй. Тийм учраас энэ засгийн газар бол өвтөр түргэн огцрох хэрэгтэй. Энэ нөхдүүд бол Монголын ард түмний өмнө бол онц ностой гэмт хэрэг үйлдэж байгаа шүү. Одоо төгсгөлд нэг юм хэлмээр л да. Одоо энэ наадам боллогод тийм нэг амар амгалан байдал төрөөсөө ард иргэд орж болохгүй байна. Тэгээ харин бүр эрс тэмцлийн үе эхэлж байна гэж ойлгож одоо наадмын дараа л одоо ядаж яах вэ? Наадмын баяраа бол одоо тэмдэглэж хэрэгтэй нь ойлгомжтой. Дараа нь бол одоо шаргуу тэмцэл хийж л одоо энэ засгийг байхгүй болохгүй бол одоо ерөөсө хувьсгалт өөрчлөлт, хувьсгал руу тэмүүлэхгүй бол Монгол орн ерөөсө болохоо байж байна. Ерөөсө нэгч болж байгаа юм байхгүй. За одоо Улаанбаатар хотын ард иргэдийн хувьд ч гэсэн одоо хичнээн олон асуудал гарч байгаа байлээ. Одоо наадсан л удахгүй цэвэрлэх байгууламж ер нь ашиглалтанд орохгүй ажиллахгүй болно шүү дээ. Тэр цэвэрлэх байгууламжийг бол одоо сая одоо нэг нүд хуурсан маягтаа зассан. Улс орон даяар бол одоо нэг иймэрхүү байдалтай байгаа. Тэгээд бид бол зөвхөн одоо янз бүрийн мэдээлэл шаардлага одоо яриад ингээд байж байхгүй. Төрөл бүрийн одоо чиглэлээр тэмцлээ өргөжлүүлнэ. Тэгээд бол урдынхаасаа шатах үлж улам өргөн хүрээтэй улам одоо хурц тэмцлүүдийг өрнүүлнэ. Тэр одоо туулшрах юм бол одоо шоронд 22 сая төгрөгөө торгоно гэсэн одоо ийм юмнаас бол одоо бид нэр айж бол шантрахгүй. Одоо тэгээд тэр харин эрх чөлөөг одоо боомлох байгаа. Тэр асуудлын эсрэг ард иргэдээ наадмын дараа бол одоо хамтаараа тэмцэн шүү. За та бүхэнд баярлалаа.